Америкийн тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй юм хэлтэй хэлжсэн л та. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүс нийгмийн амьдралд өөрснөө ирээд оролцох, өөрснөө сургууль дээр, өөрснөө эмнэлэг дээр, өөрснөө төрийн захиргааны байгууллага дээр тэгжиж нийгмийн чи олж хараад асуудал чинь шийддэг юм аа. Тэрнээс биш гэртээ суугаад хүлээгээд байвал нийгэм юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлж байгаа юм бол одоо бидний байх хэвээр тактик юм гэж бодоод байгаа. 13 хүүхэд ирсэн л дээ. Одоо нэг 8 бий. Тэгээд зарим нэг ангид нэг 2 бий. Зарим ерөнхийдөө нэгээр орчихсон байдаг. Тэгээд гаднаас ирсэн та нар ч юм хинч хараад миний тэр хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэх анзаардахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд одоо бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ тусгаарлан одоо нэг орчин сурснаасаа илүүтэйгээр ердийн ангид сурах нь тэр хүүхдийн хувьд одоо хөгжих маш их өргөн боломжтой байдаг. Доод мөчний саажилттай хүүхдээс одоо сургуульд орох чинь тэр бол алхаад явдаг болсон. Бүр давхар гэсэн нэг онцтой хүүхд ирж ирсэн. Тэр бол цэцэрлэгээ тойроод хүүхэд эрэхтэйг л болчихсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтарч суралцсанаар өөрийнх нь одоо хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдтэй ч илүү давуу талтай, аль талтай илүү давуу талтай одоо хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүд нь илүү манлайлах ур чадвар эзэмшдэг. Дээрээс нь одоо хөгжлийн бэрхшээлтэй бусад найз нөхдөдөө тусалснаар өөрснийх нь сургуулийн амжилт ч дээшилдэг, ахиц гардаг гэсэн юм судалгаа байд юм билээ. Хамгийн гол юм нь тэр хүүхдэд өгж байгаа үр дүнгээс чинь гадна бусад хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд яг над шиг яг ижил надтай ажиллах хүүхдүүдээр хүлээн зөвшөөрөөд тэр хоёр хамтдаа байж чадаад найзлаад байгаа. Тэр үйл явц нь өөрөө хамгийн чухал. Жинхэнэ нөгөө одоо үр дагавар гэж ярих юм бол хожимоо уйлах сайхан юм тэр юм. Хүүхдийг байгалаар нь хүлээн зөвшөөрч байхад өөрөө үргэлжлэгээ үзүүлж багшаа сэтгэл байхад зүтгэл нь гарна. Зөвхөн тэр юм. Тэрнээс тусгай орчинд тэрэ гэдэг нь гол биш. Хүүхдээ болоо харсан байхад бодож байгаа субъектив байгаас айл гэж тийм хандлага чухал. Багш бэлтгэгдэн гэхээр бол мэдээж хөгжлийн бэрхшээлийн хэлбэрүүд гэдэг юм уу арга зүйн хувьд бол зөвлөгөөнүүд тийм юм бол байлгүй байх. Хамгийн гол нь жинхэнэ бэрхшээл үүсгээд бид хэд өөрсдөө тийм блокдчихсан. Тэр бол тусгай би тэрийг чадахгүй эсвэл аимшиг гэдэг юм уу би дийлэхгүй гэж дараа болъё гэдэг энэ юмас болж яг тохирч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулах ёстой, бид нар авах ёстой гэсэн одоо ойлголт бол сургуулиудад байгаад байгаа. Гэвч одоо яг тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургахын тулд одоо бүхэл бүтэн сургуулаа өөрчлөх ч юм уу багш нарны тусгай арга зүй эзэмших ёстой гэсэн нэлээд томоохон ойлголттой байдаг. Тийм учраас бас яг хүүхдүүдэд авч чадахгүй бид нар бэлэн биш байна гэсэн юм хандлага байдаг. Сургуульд яваад ирлээ. За яах вэ? Тэгэхээр үнэхээр багш сургуулийг буруутгах бас арга байхгүй л дээ. Тэд нар яах мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхэд л одоо аймаг нийслэлийн боловсролын газар гээд байгууллага байна да. Тэгэхээр энэ байгууллагын үүрэг функц өөрчлөгдмөр байна. Тэгэхээр эдгээр яах ёстой вэ гэхээр мэргэжлийн тусалцаа дэмжлэг багш сургуульд үзүүлмээр байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд бэлэн ядаж тэр чинь амарх шүү 21 аймаг за нийслэлтэй 22 аймаг нийслэлийн боловсролын газарт яагаад энэ тусгай хэрэгцээ боловсрол хариуцсан мэргэжилтэй ажиллаад тэр хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхд авсан сургууль тусалж чаддаг. За наад хүүхдэд чи ийм юм тусалцаад дэмжлэх хэрэгтэй. Ийм юмд нахаар ангийн багш наваа дээр хичээл ордог багшд нь сургалт хий. Тэ? Эцэгтэй нь уулзъя. Тэ? Сургуулийн дээр чинь очиад уулзъя. Энэ хүүхдийг чи ярил хэрэгсэн ингээд хангадгийг. Одоо төсөвт ийм юм тусга. Тэ? Одоо ийм санал ширээ ийм одоо тусга. Тэгээд бид нар төсвийн зохицуулна. Яг бол хувьсах зардал нь илүү очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хувьсах зардлаар нь бид нар ингээд асуудлыг шийдэе. Хэрэг сэтгэл хүсэл зориг байх юм бол шийдэг. Тусгай нарийн тоног төхөөрөмж авах ч гэдэг юм уу бүр тусгай хэдэн жилийн багш нараа курст явуулна гэдэр гэсэн юм бол одоо байхгүй шүү дээ. Хамгийн гол нь авъя гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Бүрэн мөнгө шаардах нь бол үнэн. Гэхдээ эдийн засгийн судалгаа байна бас. Тусгай сургууль байгуулж тусгайлан сургаснаас боловсрол их шамруулах нь бараг 9 дахин хямдхан зардал гардаг. Төсөөс. Тийм учраас магадгүй тусгай сургуулиуд бас хугацаанд байна л биз. Энэ тусгай сургуулийг бас
бидний нэг бодол байдгийг. Бусад сургуулиудад мэргэжлийн тусалцаа үзүүлэх тийм одоо төв маягаар ашиглах хэрэгтэй. Зүгээр тусгай сургууль гэж байлгаад байх биш. Тухайн сургуулийн багш нар чинь гадаадд тийм ээ мэргэжлийн эзэмшээд ирсэн хүүхдүүдэд ажиллах арга барил туршлага хөтлөлцсөн хүмүүс байгаа. Тэгэхээр тэр одоо айгаад байгаа чадахгүйгээд байгаа сургуулийн багш нар захирлуудтай одоо энэ тусгай сургуулийн багш нарыг уулзуулах, тэгээд туршлага солилцуулах, очиж ажиллуулах ийм ажлыг жишээ нь аймаг нийслэлийн боловсрол соёлын газарт хийж болно шүү. Зохион байгуулж болно шүү.